Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 2023 оны элсдийн шалгалтын орос хэлний хичээлийн агуулга зөвлөгөө зөвлөмжөө та бүхэнд хүргэж байна. За өнөөдрийн зөвлөгөө маань дараах агуулгаас бүрдэж байна. За 2023 оны элсдийн шалгалтын орос хэл хичээлийн бүтэц ямар байх юм? За сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдаанууд, жишээ зөвлөмж, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэх юм аа. За ингээд эхний хэсэгтээ оръё. За орос хэлний шалгалтын бүтэц маань 3 хэсэгтэй байсан байна. Нэгдүгээрт нь грамматика, хоёрдугаарт нь лексика, коммуникация, синтаксис, гуравт нь чтение. За грамматика гэдэг нь хэлцүү гэсэн үг. Та бүхэн мэдж байгаа. За энэ хэсэгт части речи, үгийн аймаг, имя существительное, нэр үг, имя прилагательное, тэмдэг нэр, местоимение, төлөөний үг, наречие, давир үг, глагол, үйлэг, союзы, угтур гэсэн, холбоос гэсэн үгнүүд агуулсан дасгал даалгаврууд багтж байна. За мөн энэ хэсэгт падеж буюу тийн ялгал байна. Тийн ялгалтай дасгалууд байна. За тийн ялгал гэж юу вэ хүүхдүүдээ? Тийн ялгал гэдэг нь өгүүлбэр доторх үгсийн хоорондын уялдаа холбоог зохицуулж байдаг хэлцүүн аян. За хоёрдугаар хэсэг маань лексика буюу үгийн сан, коммуникаци, харилцаа, синтаксис, өгүүлбэр зүй гэсэн хэсэгтэй. За энд болохоор словосочетание, холбоо үг, пословица, зөөр үг, диалог буюу харилцан яриа бүхий дасгал даалгаврууд байна. За манай 3 дугаар хэсэг маань шалгалтын чтение буюу работа с текстом, понимание прочитанного. Бичвэр уншаад дасгалаа ойлгож ажиллах юм байна. За ингээд 2 дугаар хэсэг рүү оръё. За сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдаанууд. Боловсролын үнэлгээний төвөөс бидэнд ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн оны элсдийн шалгалтын дээр сурагчид хамгийн их алдсан сэдв нь диалог буюу харилцан яриа байсан байна. За тэгвэл энэ талаар багш нь тодорхой тайлбарлаж өгье. Что такое диалог? Диалог – это разговор двух или более лиц. Диалог состоит из реплик, слов, участников разговора. За харилцан яриа гэж юу вэ? Харилцан яриа гэдэг маань хоёр болон түүнээс дээш хүмүүсийн хоорондоо ярьж байгаа яриг хэлдэг байх нь. За харилцан яриа маань оролцож байгаа дөрвүүдийн хоорондын ярианаас бүрддэг байх нь. Обучающиеся знакомятся с новыми словами, речевыми моделями и клише, социокультурными особенностями речевого поведения в конкретной речевой ситуации. За харилцан ярианд юу байдаг вэ хүүхдүүд? Харилцан ярианд бол тодорхой нэгэн сэдвээр хүмүүсийн нийгэм, соёлын онцлог бүхий, өгүүлхэн, модель, загварууд бүхий шинэ үгнүүдтэй та нарыг танилцуулдаг байна. За ингээд специфика диалога буюу харилцан ярианы та бүхэнд онцлогуудыг тайлбарлаж өгье. За харилцан яриа маань 2 онцлогтой байна. Та бүхэн харж байгаа бах те. Нэгдүгээрт нь во-первых, он чаще всего используется в разговорном и художественных стилях. Именно в них присутствует ощущение присутствия героев в тексте, их общение, взаимодействие, а без диалога этого не передать. За харилцан ярианы нэгдүгээр онцлог нь юу байдаг вэ гэхээр харилцан яриаг голдуу ярианы хэллэг болон уран сайхны найруулгад ашигладаг байх нь байна. За харилцан яриагаар дамжуулаад дөрүүдийн ямар мэдрэмжтэй байгаа, тэд нар хоорондоо хэрхэн харилцаж байгаа талаар бид нар ойлголт авдаг. Харилцан яриагүйгээр энэ бүхнийг бид нар дамжуулах аргагүй юм аа. Во-вторых, в нем используются преимущественно простые предложения, в том числе неполные. Это обусловлено тем, что живая речь отличается быстротой, динамичностью, быстрой передачей информации. За харилцан ярианы маань 2 дугаар онцлог юу байдаг вэ гэхээр харилцан ярианд орж байгаа өгүүлбэрүүд маань дандаа энгийн өгүүлбэрүүд байдаг. Тэр тусмаа бүрэн бус өгүүлбэрүүд байдаг. Ингэснээр харилцан яриа маань мэдээллийг түргэн шуурхай дамжуулж илүү
амьд болж өгдөг байх нэ. Так, давайте сравним два диалога. Диалог 1. Ты прочла те книги, что я занес вчера? Я еще не прочла те книги, что ты занес вчера. А какое у тебя впечатление об уже прочитанных? У меня сложилось положительное впечатление. Я зачитываюсь по вечерам после работы. За ингээд хоёр диалог, хоёр харилцан яриаг бүгдээрээ авч үзье. Харьцуулж үзье. Нэгдүгээр харилцан яриан дээр өчигдөр миний өгсөн номыг чи уншсан уу? Өчигдөр чиний өгсөн номыг би арай уншаагүй байна. Тэгвэл уншсан номноос чиний сэтгэл ямар байна? Надад эерэг сэтгэл төрсөн. Би ажлынхаа дараа оройн цагаар баг-багаар уншиж байна. Диалог 2. Ты прочла те книги, что я занес вчера? Еще нет. А какое впечатление об уже прочитанных? Положительное. Зачитываясь по вечерам после работы. За хоёрдугаар диалогийн хувьд болохоор өчигдрийн миний өгсөн номуудыг уншсан уу? Үгүй ээ, хараа уншаагүй. Тэгвэл уншсан номнуудаас чи ямар сэтгэл төрж байна? Эерэг. Ажлын дараа оройн цагаар уншиж байна. За тэгэхээр хоёрдугаар диалог маань нэгдүгээр диалогийг бодвол илүү амьд харилцааг үүсгэсэн байна. За түрүүнд дээр хэлсэн диалог буюу бидний харилцан ярианы шинжийг илэрхийлсэн, хоёрдугаар шинжийг нь илэрхийлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр илүү богино энгийн өгүүлбэрээр товч тодорхой утга санаагаа илэрхийлсэн амьд харилцаатай болсон буюу сайн диалог байна гэж бид дүгнэж болно. За дараа нь пунктуаци при диалог. За хамгийн гол зүйл бол харилцан ярианы үед бид нар цэг тэмдэглэлээ сайн мэдэх хэрэгтэй байдаг. За тэгэхээр диалог буюу харилцан яриаг яаж тэмдэглэдэг вэ? P цэрэ реплика. За энэ дүр хоорондын шууд яриа буюу дословно. Слово автора өгүүлэгчин буюу дам яриа косвенно. За харилцан ярианы хувьд болохоор бид нар дүр хоорондын ярианууд маань дандаа урда цэрэтэй байдаг. Цэрэ буюу зураастай байдаг тийм ээ. Ингэснээрээ тухайн дүр энэ ямар үг хэлж байна вэ гэдгийг бүгдээрээ харах боломжтой байдаг. За ингээд нэгдүгээрхийг харъя бүгдээрээ. После реплики нет слова автора. Цэрэ пи точка. За энэ хэрвээ хүүрнэх өгүүлбэр байх юм бол энэ тэмдэглэгээ байдаг байна. Цэрэ пи восклицательный знак. Хандаж хэлсэн, анхаарал татсан, сануулсан, сэтгэл хөдлөлөө хэлсэн хэрвээ яриаг тухайн дүр буюу персонаж хэлэх гэж байгаа бол ийм тэмдэглэгээтэй байдаг байна. Цэрэ пи вопросительный знак. Асууж тодруулах зорилготой бол юм байдаг. Цэрэ пи точка. Үргэлжлэж байгаа хэсэг. Байгаа шүү гэдгийг илэрхийлсэн байл юм байдаг байна. Например, цэрэ пи вопросительный знак. Ты не забыла о нашем разговоре? За юу гэж байна? Чи бидний яриаг мартаагүй биз гэж байна. За тэгэх юм бол ийм жишээ нь ийм тэмдэглэгээтэй байх нь байна тийм ээ. За хоёрдугаар хэсгийг хараа бүгдээрээ. После реплики стоит слова автора. За слова автора гэж юу вэ? За энэ маань бас харилцан ярианд маань өгүүлэгч буюу там яриа орж ирсэн байдаг. За жишээлбэл ямар байдаг вэ цэг тэмдэглэлийн хувьд? Цэрэ пи запятая цэрэ а. Цэрэ пи восклицательный знак цэрэ а. Цэрэ пи вопросительный знак цэрэ а. Цэрэ пи точка цэрэ а. За, например. А теперь составляем схему, используя учебника. Пояснил нам учитель. За, одоо бүгдээрээ сурах бичгээ ашиглаад схем зохиоцгоё гэж багш бидэнд тайлбарлалаа. За энэ пояснил нам учитель гэдэг маань багшийнх нь яриад байгаа слова автора буюу өгүүлэгчийн дам яриа гэсэн үг юм аа. За ингээд бид нар дараах зөвлөмжийнхаа хэсэгт орж ийн. За энэ маань сурагчдын гаргаж байгаа түгээмэл алдаанууд. За багш нь түрүүнд хэлсэн эсэлтийн шалгалтын орос хэлний шалгалтын дээр өнгөрсөн жил сурагчд маань одоо диалог буюу энэ харилцан ярианы даалгавар дээр маш их алдсан байна. За ингээд багш нь хувилбарыг жишээ болгож та бүхэндээ харуулъя. Задание.
Соотнесите реплики диалога, соблюдая логическую последовательность. За логик дарааллын дагуу харилцан яриаг гүйцээгээрэй гэсэн даалгавар байна. За нэгдүгээрт нь яах ёстой бэ? Нэгдүгээрт нь та бүхэн маш түргэн гүйлгээд уншчихна. Алло, я хочу заказать такси на завтра. На 7 часов утра в аэропорт. Нас 5. Спасибо, до свидания. За хариулт хэсгийг харъя. Куда вы поедете? На какое время вы хотите заказать? Слушаю вас. Сколько людей будете ехать? Хорошо. Тогда мы отправим к вам 2 машины. За ингээд гүйлгээд харна. Хоёрдугаарт нөхдөдөө юу анхаарах хэрэгтэй? Гүйлгэж харчаад энэ харилцан яриан дотор түлхүүр үгийг олох хэрэгтэй. Түлхүүр үг гэдэг маань гол утга санааг илэрхийлж байгаа үгийг олохыг хичээх хэрэгтэй. За бүгдээр харцгаая. Такси гэдэг үг нүдэнд их тод харагдаж байна тийм үү? За на 7 часов аэропорт. За ямар ч байсан такси юм байна, өглөөний 7 цаг юм байна, онгоцны буудлын руу. За ийм яриа болж ингээд бүгдээрээ мэдчихлээ те. Энэний талаар ярьж байна. За дараа нь яах ёстой вэ? Бүгдээрээ персонаж буюу дөрүүдийг нь таах гэдэг оролдъё. За энэ дээр бол хэн ярьж байна? Ямар хүмүүсийн хоорондын яриа болж байна тийм ээ? За энэ бол клиент буюу үйлчлүүлэгч, нөгөөх нь ямар нэгэн сотрудник одоо сервиса тийм ээ? Ямар нэгэн үйлчлэгээний байгууллагын ажилтан байх шиг байна тийм үү? За дараа нь хүмүүстэй маш чухал зүйл хэлье өгшин. За нөхөж бичиж байхдаа маш анхааралтай ажиглана. Асуултанд байгаа үгнүүд дор хариултанд байгаа үгнүүдтэй тохирч байгаа хэсгийг олно. Логикийн хувьд тийм ээ. За жишээлбэл багш энэ дээр нэг жишээ шууд хэлээд үгүй. На 7 часов утра өглөөний 7 цагт гэж байна. За доор тэгвэл хариултаас асууя. 7 цагт гэж байгаа юм чинь энэ маань цаг хугацаа л байж таарна штэ. Тэр үг хаана вэ? Тийм цаг хугацааг илэрхийлсэн үг хаана вэ? На какое время вы хотите заказать? Тэгвэл энэ байх юм бэ? Тэгээд на 7 часов утра гэж байх юм бэ гэж ингэж хүүхдүүдэд барьж авах хэрэгтэй байна та нар. За одоо бүгдээрээ саяны даалгаврынхаа ажилласан гүйцэтгсэн байдал дээр багш нь тайлбарлаж өгье мөн монгол орчуулгатай нь явж байна. Алло. За алло гэдэг маань та нар мэдчихэж байгаа. Утасны яриан дээр ингэж хэлдэг тийм ээ. Байна уу? Слушаю вас. Таныг сонсож байна. За байна уу гэж яхад бол ихэнхдээ орсоор ярьж байгаа хүмүүс маань би таныг сонсож байна гэж хэлдэг тийм үү? За я хочу заказать такси на завтра. Би маргааш такси захиалмаар байна. На какое время вы хотите заказать? Та хэдэн цагаас захиалахыг хүсэж байна? На 7 часов утра. Өглөөний 7 цагаас. Куда вы поедете? Та хаашаа явах вэ? В аэропорт. Онгоцны буудлын руу. За хүүхдүүд анхаараарай. Куда гэж асууж байгаа. Хаашаа гэж асууж байгаа учраас в аэропорт буюу онгоцны буудлын гэж. Дараагийнх нь реплик буюу нөгөө ярьж байгаа дүрийн маань дүр хоорондын харилцан яриа маань ингэж нөхөгдөж байна тийм үү? Сколько людей будете ехать? Хэдэн хүн явах юм бэ? Нас 5. Би 5. За 5 гэдгийг харъя хүүхдүүд бүгдээрээ. 5. 5 гэд хариултан дээр тийм ээ. Тооны нэр орж ирж байгаа учраас тооны нэр юу гэж асуух вэ бүгдээрээ? Сколько л гэж асууж штэ тий. Тэгээ сколько людей гэсэн учраас 5 гэсэн байна. За сүүлийн хэсэг. Хорошо, тогда мы отправим к вам 2 машины. Сайн байна. Тэгвэл би та нар руу 2 машин явуулъя гэж хэлж байна. За энийг та нар яаж мэдэх вэ? Ерөнхийдөө төгсгөл хэсгээ харуулж байна тийм ээ. Энэ маань яаж харагдаж байна? Хорошо гэдэг үгээр энэ маань бариад өгч байна тийм. За тэгвэл одоо ерөнхийдөө яриа маань дуусаад дүгнэлтээ гаргаж байна гэдэг бас логикийн хувьд маань барих ёстой. За тэгээд спасибо, до свидания, баярлалаа, баяртай гэж ингэж нөхөх нь байна. За саяны даалгаврууд нь бол одоо ардаа аль даалгаврууд нөхөх байсныг багш нарт нь тэмдэглээд өгсөн байна. За одоо саяны даалгавраа багш нь грамматический буюу хэлцүүн хувьд задлал хийж харуулъя. Слушаю вас. За слушаю гэдэг үйл үг не совершенный вид буюу төгс бус үйл үг байна. Хэрвээ төгс байсан бол послушать байгаа. За энэ первое спряжение буюу нэгдүгээр хувирлаар хувирсан байна. За нэгдүгээр хувирлыг хүүхдүүдэд яаж мэдэх вэ? Слушать гэдэг үг маань ты гэдгээс ахуулаад ты слушаешь гэд е ороод ирж байгаа. Е-тэй хувиргуултуудыг бид нар бүгдээрээ нэгдүгээр хувирлаар хувирсан байна гэж хэлнэ.
Ингээ мэдээд авчих нь тий. За первое лицо нэгдүгээр биеэр хувирсан байна. Яаж нэгдүгээр биеийг багш нь мэдчихэв. Я гэдэг бол нэгдүгээр бие. Тэгээд энэ маань нэг ганц дуудтай я учраас би учраас тийм ээ. Мы байсан бол нэгдүгээр би олонтоо байх байсан гэдэг ингээ явах байсан тийм. Настоящее время энэ бол одоо цагт болж байна. За слушать гэдэг үйл үг ардаа винницлий падеж. Слушать кого хэнийг сонсох гэж орж ирдэг учраас винницлий падежтаар хувирсан байна. За на какое время? За на какое время гэдэг үг маань вопросительное слово буюу энэ маань асуух үг байна. За дараа нь вы гэдэг маань местоимение байна. Хотите гэдэг үг маань хотеть гэдэг үйл үг хувирсан байна. Хотеть гэдэг хувираагүй байгаа хэлбэрийн огшин тавьсан байна. За энэ маань хоёрдугаар биеэр хувирсан байна. Хоёрдугаар бие. Хоёрдугаар бие гэдэг маань ты гэсэн үг байгаа хүмүүстээ. Олонтоо нь болохоор вы гэж байгаа юм. Тэгээд множественное число. Будущее время. Ирээдүйн цаг байна. За заказать ягаад хувираагүй юм бэ хүмүүстээ? Ягаад гэвэл хотите заказать гэхээр хоёр үйл үг дараалж орж ирэх юм бол орос хэлэнд хоёрдугаарт нь орж ирсэн үйл үг маань хувирдгүй байдаг тийм ээ. За куда вы поедете? Куда гэдэг маань вопросительное слово асуух үг байна. За вы гэдэг маань местоимение байна. Поедете гэдэг үйл үг маань задлын бүгдрэг тийм. Поехать гэдэг үйл үг байна. Поехать гэдэг үйл үг маань совершенный видтэй байна тийм ээ. Ехать гэвэл не совершенный вид явах гэсэн үг тийм ээ. Энэ маань первое спряжение багш нь юу гэж хэллээ? Ты-гээс эхлээд ты поедешь гэд е ороод ирвэл энэ маань первое спряжение буюу нэгдүгээр хувирлуулаа явчихдаг. Второе лицо вы, ты второе лицо байдаг. Вы поедете гэсэн учраас олонтоо множественное число байна. За ингээд будущее время. Сколько людей будете ехать? Сколько? За асуух үг байна. Вопросительное слово. За сколько гэдэг үгэн дээр анхаараа өгтөдөө. Хэрвээ сколько гэдэг асуух үг байвал ард нь тавьж байгаа имя существительное заавалж родительный падеж дээр хувирдаг. Заавал шаарддаг. Сколько людей олон тоон дээр байна. Будет гэдэг үг маань быть гэдэг үг, байх гэдэг үг хувирсан байна. Не совершенный вид. За тэгэхээр энэ маань первое спряжение яагаад вэ? Е-тэй хувиргалтай. Будешь ты-гээс эхлээд бариараа гэсэнтэй. За энэ маань третье лицо. Он, она будет гэж хэлдэг те. Энэ маань 3 дугаар бие. Он, она, оно гэж. Они гэх юм бол олон тоо болоо явчихдаг те. За будущее время. За дахиад хэлье. Ехать гэдэг маань хувираагүй байна. Яагаад гэвэл быть ехать гэдэг хоёр үйл үг зэрэгцээд мараараас орсон учраас хоёр дахь нь хувираагүй байдаг шүү хөттэй. За хорошо. Тогда. За эдгээр маань наречууд байна тийм. Дайвар үгнүүд байна. Местоимение мы. Отправим гэдэг үйл үг. Отправить гэдэг үйл үг байгаа. Отправить гэдэг үг маань совершенный вид дээр байна. Отправлять гэвэл не совершенный вид болдог тийм. За второе спряжение. За энэ и-тэй хувиргалт орж ирлээ хөттэй. Түрүүнээс хойш е-тэй хувиргалт байсан. Ты отправишь гэд и ороод ирлээ. Хэрвээ и ти гэдгээс эхлээд и-гэр ороод ирэх юм бол энийг второе спряжение буюу хоёрдугаар хувирлаар хувирсан байна гэж хэлдэг. За мы гэдэг нь первое лицо, мы ятай адилхан. Гэхдээ энэ множественное число олон тоон дээр байна. Будущее время. За к предлог орж ирж байна. К предлог маань дательный падеж буюу үх оршихын ялгалт хамрагддаг. За ингээд две гэдэг маань числительные байна. Имя числительные. Хоёр гэсэн үг байна. Машины. Две машины. Машина женский род учраас родительный падеж дээр и болж хувирсан байна. За ингээд та бүхэнд хувилбар Б багш нь товчхондоо яваад танилцуулъя. За энэ мөн адилхан за логик дарааллын дагуу диалогийг гүйцэж бичээрэй, харилцан яриа гэсэн байна. За түрүүнд багш нь ярьсан эхлээс нь нэг гүйлгэд уншиж чинь тийм ээ. За гүйлгэд уншчлаа. Хоёрт нь болохоор багш нь түлхүүр үг олоорой гэсэн тийм. Түлхүүр үг энэ диалогийн хувьд юу байна? За бүгдээ харцгаая. За харахаар отель гэдэг үг байна. Отель, гостиница, зочид буудал гэсэн үг тийм. За энэ дээр номер гэдэг үг маш их орсон байна. Номер тийм. За номер гэж юу гэж юм бэ? Тэгэхээр бидний мэддэг дугаар гэсэн үг юусоо биш. Энэ маань өөр утгаар орж ийн. Энэ маань комната гэсэн үг. Комната гэсэн үг.
За тэгэхээр энэ ямар ч үсэн зочид буудал өрөөний талаар яриад байна гэсэн яриа болох юм байна те. За тэгвэл дараа нь багш нь хэлсэн. Энэ хэн ярьж байгаа юм бэ? Персонаж буюу дүрүүд нь хэн байж болох вэ? Энэ бол ямар ч үснийг клиент тийм ээ, ямар ч үснийг хэрэглэгч байх нь. За тэгээд receptionist буюу зочид буудлын одоо үүдний хүн байх нэ гэдгийг би тэгэхэд ажилтан байх нэ гэдгийг мэдээд авчнаа гэсэн үг. За ингээд хамгийн сүүлд нь багш нь юу гэж хэллээ? Дараа нь болохоор за хариулт болон асуултан дээр байгаа үгнүүд маань логикийн хувьд хариулагдаж болох тэр үгийг олоорой гэсэн тийм ээ. За жишээлбэл энэ дээр бүгдээрээ харцгаая. За здравствуйте гэж хэлэхээр сайн байна уу гэж мэдэлж байна. Оросоор тэгэхээр здравствуйте гэж дахиад хариулж байна. Тэгэхээр 37 дээр ямар ч байсан 37-гийн C байх нь гэдгийг бид нэр бариад тах. За бас нэг харж авъя. 40 дээр бүгдээрээ харцгаая. Как хорошо, даже сейф есть. У нас в номере 2 кровати, да? За энийг хар. Манай номер буюу манай өрөөнд 2 ор байгаа те гэж хэлж байна. Тэгэхээр да 2 гэд би дээр харагдаж байна. Тийм ээ 2 байгаа гэх. 40 тэгэхээр яг уу би байх нь гэд ингээд бид нар логикийг нь бол мэдээд авах боломжтой. За ингээд багш нь саяны харилцан яриаг болохоор та бүхэндээ нэг уншиж өгье. За энэ бол багш нь нөхцөн байгаа. Та бүхэн түрүүний 1-р ажилтай адилхан анхаарал аваарай. Здравствуйте, меня зовут Сергей Иванов. Здравствуйте. Вы заказали номер? 1 минуту. Да, на сайте. Двухместный на 3 дня. 1 минуточку, пожалуйста. Да, ваш номер 87. У меня в номере есть кондиционер? Да, конечно, есть. Да, конечно. Еще у вас в номере есть сейф и холодильник. Как хорошо! Даже сейф есть? У нас в номере 2 кровати, да? Да, 2. А бассейн в отеле есть? Конечно, есть. 1 этаж справа. Вот ваш ключ, пожалуйста. Хорошо, спасибо. Пожалуйста. За саяны дарааллын дагуу хэрвээ та нар одоо багшийн зөвлөмжийн дагуу харах юм бол одоо ингээд 2 дугаар даалгаврыг буюу Б вариантыг, Б хувилбарыг та нар энэ маягаар нөхч чадах байна. За энэ ингээд түрүүний даалгавартай адилхан багш нь бас грамматик буюу хэлцүүн хувьд бүх үгүүдийг задлаад өгсөн байгаа. За ингээд дүгнэлтээ хий. Эхлээд харилцан яриагаа бүхэлд нь гүйлгээд уншчихна. За тэгээд харилцан ярианыхаа түлхүүр буюу хамгийн гол үгээ олчихно. За тэгээд харилцан яриа хаана ямар нөхцөл болж байгаа вэ гэдгийг таамаглах хэрэгтэй. За дараа нь дөрүүдгээ таахыг оролдъё бүгдээрээ тий. Энэ жишээлбэл багш сурагчийн хоорондын яриа болж байгаа юм уу? Худалдагч үйлчлүүлэгчийн хоорондын яриа болж байгаа юм уу гэх мэт ойлгох хэрэгтэй. За дараа нь асуултыг анхааралтай уншаад хариултанд тохирох үг байгааг ажиглаад тохируулах юм аа. Ялангуяа үйл үгийнхаа хувирлыг анхаарах хэрэгтэй. За тэгээд орос хэлний дүрмийн мэдлэгээ сайжруулах, за эцэст нь болохоор тасгал сайн хийж үгийн баялгаа нэмэгдүүлээрэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Хүүхдүүдээ та бүхэнд эслийн шалгалтанд амжилт хүсье.